Одоо бас 40 жилийн өмнө хүн төрөлхтөн өөрсдөө мэдхгүй нэгэн өвчнөд нүр тус. Энэ бол хүний дархлал хомсдлын вирус. Энээс үүсдэг доох гэдэг өвчин байна. Өнөөдөр Монгол улсад доохын тархалт хэр төвшөнд байгаа вэ? Энэ сэдвээр бид энэ удаагийн тусгай сурвалжлага бэлтгэснээ одоо хүргье. Хүний дархлал хомсдлын вирус анх 1920-од онд Африкт сарвагчнаас хүнд халдварласан гэж үздэг. 1980-ад онд энэ вирус болон өвчнийг таньж мэдэх хүртэл хэдийн олон улсад дарсан байлаа. Хүн төрөлхтөн өнөө хүртэл хүний дархлал хомсдлын вирус дохоос урьдчилан сэргийлэх вакциныг бүтээж байгаагүй. Гэхдээ хамтын хүчээр нэгдсэн үндэсний байгууллага Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран тэмцсээр байгаа юм а. Өдгөө 40 сая 800 мянган хүн энэхүү хүний дархлал хомсдлын вирусыг тээдэг. Үүнээс 39.4 сая нь насанд хүрэгчид. Хүний дархлал хомсдлын вирусын халдвартай амьдарч байгаа хүмүүсийн 53% нь охид эмэгтэйчүүд. Охид эмэгтэйчүүд халдвар авахад эхээс хүүхдэд халдвар дамжих эрсдэл өсдөг. Одоогоор халдвар тээгчдийн 1.4 сая нь тэгээс 14 насны хүүхдүүд байна. 1990 оноос хойш 630 мянган хүн дохын шалтгаанаар нас оржээ. 2025 онд шинээр 1.3 сая хүн хүний дархлал хомсдлын вирусын халдвар авсныг тогтоосон. Сайн мэдээ гэвэл дэлхийн нийтэд уг өвчний вирусын шинэ халдвар 2010 онтой харьцуулахад 40%, нас баралт 2010 онтой харьцуулахад 51%-аар буурсан байна. Харин эсвэргээр Монгол улсад хүний дархлал хомсдлын вирусын халдвар тээгчид жил бүр нэмэгдэж, шинэ тохиолдлууд батлагдсаар байгаа. Тоо яг хэд хүрснийг бид халдвар төвчин судлалын үндэсний төвөөс асууж очсон. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн улаан тууз эмнэлэг буюу тандалтын тасгийн эрхлэгч бидэнд дараа хариултыг өглөө. За өнөөдрийн байдлаар тохиолдлын тоо 426 тохиолдол аль биесээр бүртгэгдсэн байгаа. За эдгээр тохиолдлуудыг ер нь бол барагцаасан тооцоолоор манай улсад энэ жил 694 тохиолдол байх боломжтой гэж үзсэн тооцоололоор тэгээд энэ ондоо 48 тохиолдол онцлогдох боломжтой гэсэн тооцоол гарсан байгаа. Тэгэхээр энэ жил хамгийн ихийг гэх юм уу одоо 38 тохиолдол өөрөөр хэлбэл 80 орчим хувиа бид нэр илрүүлчихэд байна. Өмнөх жилтэй харьцуулбал өмнөх жил бид нэр 19 тохиолдол бүртгэж ирсэн байгаа. Манай улсад 1992-оос 2004 онд хүний дархлал хомсдлын вирусын тохиолдол дөнгөж 5 байсан. Үүнээс хойш 2005-аас 2012 онд хүний дархлал хомсдлын вирусын халдвартай хүний тоо 116 болж эрс өссөн. 2019 онд 281-т хүрсэн. Хүний дархлал хомсдлын вирусын халдвар тээгчдийн тоо 2025 оны 11 сарын байдлаар 426 болж нэмэгдээд байна. Дээрх өвчтнүүдийн 68 нь Монголд онцлогдсон гадаадын иргэд байгаа юм а. 400 онцлогдсон 400 ер нь байх боломжтой 600 хэдэн хүн гэж ирж тэ. За энэ нь одоо 3 сая 600 хүн амдаа одоо ингэ харьцуулаад бодоход ихтэй ордгоо багтаа ордог. Манайх нийт хүн амдаа бол 0.1%-аас бага тархалттай. Одоо өөрөөр хэлбэл 3.6 сая хүн амдаа харьцуулахад энэ тархалт 0.1%-аас бага тогтоон барьж чадсан усаар өөрөөр хэлбэл нийт хүн амынхаа дунд халдварын тархалт багтаа нөгөө эрсдэл бүлгийн хүн амынхаа дунд одоо төвлөрсөн тархалтай усаар гэж байдаг. Ер нь хяналтсан ус гэж ордгоо одоо юу гэж бүстэй бол манайх их амжилттай ус оронд ордог. Яагаад гэвэл нөгөө бусад замаар халдвар дамжуулаагүй өөрөөр хэлбэл дийлэнх нь бэлгийн замаар дамжсан нөгөө эмнэлгээс шалтгааллах байдал ихээс хөвгт талдвар дамжих цусан бүтээгдэхүүн хийх гэдэг байдлаар халдвар дамжаагүй гэдгээр даваа талтай
байдаг. Нөгөөтэйгүр газар зүүн байрлалаараа манайч эрсдэлтэй орон багхгүй юу. Урд хойд хөршч халдварын тархалт өндөртэй учраас бид нар эрсдэлтэй. Бүртгэгдсэн хүний дархал хомслын вирус дохын 426 тохиолдлын 83% нь эрэгтэй, 14.6% нь эмэгтэй бол 2.4% нь хүйсээ солиулсан трансгендерүүд байна. Тэднийг бэлгийн чиг баримжаагаар нь ангилахад 62.3% нь гомосексуд, 26.4% нь эр им хоёуланд нь татагддаг бисексуд байна. Харин 11.3% нь эсрэг хүснэнтэй татагддаг гетеросексуд байна. Манай улс хүн амынхаа эрсдэлтэй бүлэг гэж товчхондоо бэлгийн цөөнхийг тооцдог. Хүн амын бүлгийн тооцоололоор Монгол улсад 2022 оны байдлаар эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн тоо 7481, эмэгтэй биеэ үнэлэгчдийн тоо 7333, хүйсээ солиулсан трансгендерийн тоо 800 байна. 2022 оны энэ тоог 2025 оны байдлаар шинжилэн тооцооллыг өнөөдрийн байдлаар хийгээгүй байна. Хүний дархал хомсдлын вирусын халдварын 26.4% нь эрэгтэй хүнтэйч, эмэгтэй хүнтэйч бэлгийн харьцаанд ордог BCX баримжаатай иргэд байгаа нь хүн амын дундх халдварын эрсдлийг нэмдэг. Энэ агуулгаар нийт хүн амыг хамгаалах үүднээс сүүлийн жилүүдэд бэлгийн цөөнх рүү эрт илрүүлэг эмнэлгийн тусламжийн бодлогыг чиглүүлж иржээ. Өнгөрсөн одоо 20-30 жилийн хугацаанд Монгол улс одоо төр бол одоо энэ дохтой тэмцэх үйл ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх глобал сантай хамтарч хийсэн. Энэ хугацаанд ойролцоогоор бараг 27 сая гаруй доллар зарцуулсан байна. Энэ 30 жилийн хугацаанд. За энэ 30 гаруй сая долларыг 27 сая долларыг зарцуулж байгаа энэ зарцуулт нь ихэвчлэн одоо энэ төрийн бус байгууллагуудаар дамжуулан үйл ажиллагаа явуулах. За нөгөө талаас халдвар түвшин судлалын үндэсний төв дээр гол суурилсан оншилгоог баталгаажуулах, молекулын шинжилгээ хийдэг байх. За дээрэс нь нөгөө им олгох, тийм ээ, тогтмол имийг уулгах, гэх мэтлэн хяналтуудын ажлыг бас ингэж хамтарч хийсэн. За энэ юун зүйл дээр бас одоо гол оролцогч талууд нь бол энэ төрийн бус байгууллага буюу энэ одоо гейчүүдийн одоо төрийн бус байгуулагч гэдэг юм уу, тийм ээ, ийм байгууллагуудаар дамжуулаад үе одоо шинжилгээнд хамруулах, за дээрэс нь нөгөө танталтууд хийх, за дээрэс нь одоо ухуулан таниулах, аюултай байдлыг таниулах, мэдрүүлэх, тэр битгий үйл хүртэл гондом хүртэл тарааж штэ, тийм ээ. За дээрэс нь бид бол нууцлыг хүндэр хадгалдаг. Яг л энэ хүний эрхийн асуудалтай холбоотой учраас гадуурхагдахгүй байх тал дээр бол их онцгой анхаардаг штэ. Тийм ч учраас одоо шинжилгээ онцлогоо энэ төр бол регистрийн дугаарыг ашигладаг. Тэгээ тусгай код өгчдөг. Тэр кодын дагуу л одоо тухайн хүнтэйгээ яана. За мөн одоо мэдээж одоо нөгөө эмийг тогтмол ууж байгаа эсэхийг шалгах, вирусын ачааллыг тоолж тэр им ууж л ах юм бол вирус чинь идэхгүй байх гэсэн үг шүү дээ. Тэр идэхгүй байгааг энэ одоо тухайн тодорхой хугацаанд нь байнга шинжилгээнд хамруулах зэрэг ийм л зүйлийг хийж байна да. Сайн мэдээгийн үед ангаахын шинжилгээ ухаан хөгжсөний ачаар нэмжлэгээний арга хэрэгсэл улам сайжирч байгаа. Тэгэхээр одоо нэгэнд халдварын эрсдэлтэй байгаа бол айччихэд яах вэ? Эртхийн эмнэлэг бараадсан дээр гэдгийг эмчнэр зөвлөж байна. Шинжилгээ ухаан хөгжиж байна. Тэрнийдээ уялдаад эмчилгээ үр дүнтэй байна. Тэгэхээр болж л өгвөл эрт онцлог тусмал илүү үр дүнтэй. Нөгөөтэйгүр яг эмчийн хувьд тухайн хүн өөрөө жоох эртхэн ирээд эмчилгээний үр дүн үүсэх боломжтой байхад ямар нэг шалтгаанаар юм уу, өөрийгөө одоо нууц алтанч гэдэг юм уу, эсвэл одоо би өөрөө гайгүй байх гэж боддөг юм уу, хожимдсан тохиолдол ирэхэд аюу хэцүү байдаг. Өөрөөр хэлбэл зөндөө боломж байсан штэ. Одоо нэг ядаж нэг сарын өмнө хүрээд ирчихгүй дээ ч юм уу, юм бодолтой эмч зогсож байгаа хэцүү байдаг л да. Тэгэхээр тэр хүн тогтмол эмээ уугаад энгийн хүн шиг амьдраад яваад иж болно. Манай улсад хамгийн олон жил амьдарч байгаа нь одоо 28 жил болцсон. 29 дэх жил рүү орж байгаа юм байгаа шүү дээ. Хамгийн удаан юм ууж байгаа нь бол бас 20 дэх жил рүү орж байна. Эмчилгээний гол зорилго нь тухайн үйлчлүүлэгч тогтмол цагт эмээ ууснаар вирусын ачаал нь идэхгүй бэрдэл шилжүүлж байгаа. Ингэснээр тухайн хүний дархлааг гэмтээхгүй, өөр ямар нэг өвчин нэрвэгдэхгүй, тухайн хүн энгийн хүн шиг урт удаан амьдрах боломжоор хангаж байгаа.
Хүний дархал хомсдлын вирусын халдвартай иргэдийн талаас илүү залуучууд. Тодруулбал хүний дархал хомсдлын вирусын 426 тохиолдлын 6.4% нь 15-аас 19 настай, 17.6% нь 20-с 24 настай, 20.7% нь 25-аас 29 настай, 18.1% нь 30-аас 34 настай хүмүүс байна. Халдвар тээгчдийн 14.1% нь 35-аас 39 настай, 10.8% нь 40-с 44 настай байна. 5.4% нь 45-аас 49 настай, 6.6% нь 50-аас дээш настайхан байна. Товчхондоо эд суралцаж, гэр бүл зохиож, мандаж явах хөдөлмөрийн насныхан хүний дархал хомсдлын вирусын халдвартай иргэдийн дийлэнх нь байгаа. Шинжилгээнд эрт хамрагдвал олон хүний насыг уртасгаж болмоор. Өндөөний туснаас онцлогын тусгай уусгаж байцаа хийгээд тодорхой минут хүлээгээд хариу нь гарч ирнэ. Хариу нь контролтой болно. Тэмбүү болон тохион халдвар байна уу үзэхээр 3 янзын зургаас гарч ирнэ. Гадуур зарагдах уу? Зарагдан. Яг батлагдсан хүмүүс бол ихний байдлаар айгүйх нөгөө сэтгэл готролд ордог. Ошоо сонсоод ирэхээр тийм айгүйх нэм толгоондцсан байдаг. Тийм ч нөгөө насан туршдаа эмчилгээ шаардна гэд бодонгоо тухайн үед бол ер нь хүн хүний үзүүлэх хариулт харьцангуй өөрөөр байдаг л та. Гэтэ ихэнх нь ерөөхдөө эхний нэг жил орчим ерөөхдөө жоохон тийм сэтгэл төвшөлттэй, зарим сэтгэл готролтой болох гэдэг. Тэгээд онцтойгоо зарим хүмүүс бас эвлэрэхгүй тохиолдлууд бас байна. Онцтойгоо эвлэрэхгүйгээс болоод бас хувийн эмнэлгүүдээр үзүүлэгч гэдэг юм уу те. Тиймэрхүү тохиолдлууд гараад идэг. Тэгээд манай хүсүүд болохоор ерөөсөө яг ХТГ-ийн талд ХТГ тохион шиг бол яг үндэсний хэмжээнд баталдаг байхгүй. Ер нь бол халдвар төвчнийг үндэсний хэмжээнд оншин батлах газар бол хүсүүд байдаг. Монгол дахь дох бэлгийн замын халдвар төвчний нөхцөл байдлыг саяхан засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Энэ онд шинээр хүний дархал хомсдлын вирусын 38 халдвар тээгч иргэн бүртгэгдсэн. Тэд хинээс авсан бэ гэдгийн цаана ретровирусын эмчилгээний хяналтаас зугтсан 12 хүнтэй холбоотой асуудалж яригджээ. Эдгээр 12 хүний 3 нь 4-өөс 12 сарын хугацаанд эмчилгээний хяналтыг тасалсан. 9 нь 1-ээс 7 жилийн хугацаанд эмнэлгийн хяналтаас санаатаагаар зугтсан хүмүүс байна. Засгийн газрын хуралдаанаас ямар шийдвэр гарсныг бид эрүүл мэндийн сайд Чимбүрэнгээс тодрууллаа. Засгийн газрын хуралдаан дээр би танилцуулцтай. Ер нь ямар арга хэмжээ авах вэ? Одоо би бас олон нийтээс нуугаад явах те одоо бас тулгамж байгаа асуудал юу байна гэхээр хяналтаас гарцсан алуулцуусууд яриад байна тийм ээ. Тэднийг л одоо олж авч игч болно шүү дээ. Тэгэхээр бас одоо тагнуулын ерхий газар, цагдаагийн байгууллага хамтраад бид тэр улсуудыг ирэхгүй байгаа. Одоо олдохгүй болчихсон. Тэр улсуудыг олж хяналтанд авах. Хяналтанд орохгүй байгаа, хяналтаас гарч байгаа энэ төр асуудал бол одоо бас нийгэмд аюултай гэж ойлгож байгаа шүү. Тийм. Эмч хүний хувьд ч гэсэн хэлэхэд бол ер нь бусдад халдвар тархаана гэдэг бол өөрөө тийм. Энэ чинь бусдад халдвар тархааж яах гэж өөрөө. Бид нэг талдаа хүний эрхийн асуудлыг их чухал ярьдаг. Нөгөө талдаа бусдын эрхийг зөрчихгүй байх нь бас тийм ээ чухал зүйл тийм ээ. Тийм учраас энэ дээр анхаарах хэрэгтэй. За хүн өвчилж байгаа нөхцөл байдлыг харах юм бол ихэнх нь эрхтэй асуудал. Одоо дохын вирус бид тий сая тохиолдол хэллээ тийм ээ 426-аас нэг 70 орчим хувь нь одоо нас орчихсон байна. Монгол бүртгэгдсэн тохиолдол тийм ээ. За эдгээрээс одоо ихэнх нь 70-аас их хувь нь одоо эрэгтэй усуд тэр дотор гомосексуалистууд илүү өвчлөх эрсдэлтэй байдаг. За мөн одоо трансгендерүүд байж байна. За бисексуалист ийм усуд бас бүртгэгдсэн байна. Эрүүгийн үйлд доо халдах гэд гэмт хэрэг байдгийг иргэд тэр болгон мэддэггүй юм шиг байна. За одоо энэ эрүүгийн үйлээс харуул. Эрүүгийн үйлийн 15-ын 6. Бусдын амнаас нь аюул учруулж бодсгүй халдвар төвчин доо халдах гэдэг. Энийн 2 дугаар заалтан дээр тэрөө доо халдаавал 1-ээс 5 жилийн хорих ялтай. За энэ гэмт хэргийг 2 болон түүнээс дээш хүний эсрэг буюу 2 болон түүнээс дээш хүмүүст халдаавал эсвэл хүүхдэд халдаавал 2-оос 8 жилийн хориг халтай гэдэг ийм гэмт хэрэг байдаг. Эрүүгийн үйл дээр ийм гэмт хэргийг байдаг гэдэг хүмүүс мэдээд авчаасаа гэж бодож байна. Нөгөөдгөр энэ төр засгаас олон төс хөтөлбөр хэрэгжүүлээд өнгөрсөн хугацаанд энэ дохын эсрэг шинжилгээ энэ эмчилгээнд бүх зүйлийг санхүүжилж байгаа үнэгүй бүгдээрээ үнэгүй. Төр засгийн байгууллагуудаас энэ төрийн бас байгууллагуудаас хамтарч ажиллаж байгаа маш их хэмжээний санхүүжилт энэ төсөв рүү ингээ явж идэг. Эдийн нэг нь бол энэ залуус эрүүл мэнд төв гэдэг юм төрийн бас байгууллага. Энэ баруун дөрвөн замын Гранд Плаза дээр ажилладаг. Бид тэр төвийн судлаачид нартай уулзсан. Эмчийнх нь одоо яриаг үргье.
одоо энэ хөсвөтдөр бол нэг хүмүүстэй хойлтчихна гэдээ бас нэг хүмүүс очихоос харгалдаг явдал байна тий. Танах бол яг энэ нөгөө бэлгийн цөөнх хүү энэ хүмүүстэй тулж ажилтдаг юм байгуулга юм байна шүү дээ. За манай байгууллага бол залуус эрүүл мэндийн төрийн бас байгууллага. За 2003 онд анх үүсгэн байгуулагдчихсан. Тэгэхээр одоо 2003 оноос хойш 22 жил тасралтгүй энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан гэсэн. 2005 оноос хойш одоо глобал сангийн одоо дох сүрээгийн төсөлтэй Монголд хэрэгжиж эхэлснээс хойш хамтран ажиллаж байгаа. Тэгээ яг гэхээр эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр энэ үйл ажиллагааг одоо эрсдэл бүлгийн хүн ам гэж хэлдэг тий. Гей болон бай трансгендер эмэгтэйчүүдэд үйлчлэгээ үзүүлдэг. Ер нь одоо хяналтанд байдаг гэхгүй ер нь хичнээн хүн байдаг юм бол тогтмол юм зөвлөгөө энэ төр авдаг тий. Ер нь бол жилдээ нэг 4-5 мянга 3-4 мянга ч гэдэг юм одоо нэг давхардаагүй тоогоор бол жилийн турш үйлчлэгээ үзүүлдэг. Тэгэхээр манайх болохоор нэг хүний овог нэр регистрийн дугаар насгүйс одоо нэг тийм харгалзахгүйгээр тухайн хүний өөрийнх нь бэлгийн чиг баримжаагаар тухайн хүн өөрөө шинжилгээ өгөхийг хүссэн тохиолдолд өвөрмөц ялгах код буюу нууцлалын зэрэгтэй шинжилгээ үйлчлэгээ үзүүлдэг. Өсвөтөөс гадна танахаас гадна өөр юм байгууллагууд байдгүй. Төгс бүсгүйчүүд төрийн бас байгууллага гэж байгаа. Эмэгтэй бие үйлдвэрчтэй ажилдаг. Дохын вирусын эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн өрсөн сэргийлэх шинжилгээ, үйлчилгээ зэрэг олон үйл ажиллагааг глобал сан сүүлийн 22 жил санхүүжүүлж байна. Нэг ёсондоо уг донор байгууллага өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг үүрж ирсэн тус сангаас 1998-аас 2023 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд манай улс хүний дархал хомсдлын вирусын шинэ халдварын 18296 тохиолдол, дохоос үүдэлтэй нас баралтын 4503 тохиолдол гарахаас урьдчилан сэргийлж чадсан гэдэг судалгаа байдаг юм байна. Хэрвээ 2026 онд манай улс уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөжүүлэхгүй бол 2050 онд дараах нөхцөл байдалд хүрч магадгүйг дохын дархалтын загварчлалаар тооцоолжээ. Үүнд хүний дархал хомсдлын вирусын халдварын шинэ тохиолдол 704, хүний дархал хомсдлын вирус дохтой хүний тоо 7428, дохоос үүдэлтэй нас баралт 341, ретровирусын им шаардлагатай хүн 7433-т хүрнэ гэсэн байна. Глобал сангийн төслийн хүрээнд манай улсад хүний дархал хомсдлын вирус дох бэлгийн замын дархал хомсдлоос сэргийлэх үндэсний хариу арга хэмжээг дэмжихэд 2003-аас 2023 онд 27.1 сая, 2024-өөс 2026 онд 1.6 сая доллар буюу сүүлийн 20 жилд нийт 27.7 сая долларын санхүүжилт үзүүлж байжээ. За ерөнхийдөө бол төслийн эхний 10 жилд бол үйл ажиллагаа маань бүх салбарт хэрэгждэг байсан. Боловсролын салбар, нийт хүн ам чиглэсэн одоо хөсвөт мөн энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага яг хэрэгждэг байсан бол за сүүлийн 10 жил бол илүү нөгөө яг хэдхэн халдвар төрдөж байгаа одоо хүн ам чиглэсэн үйл ажиллагааг бол голчлон хэрэгжүүлж байгаа. Яагаад вэ гэхээр бас глобал санхүүжилт олохдоо тодорхой хэмжээний шаардлагыг бол манай Монгол улс тавьдаг. Тэрний нэг нь юу гэхээр за Монгол улс бол нийт хүн амын дунд халдварын тархалтай бол тогтоон барьж чадсан сайн орнуудын нэг. За яг энэ эрсдэл бүлгийн хүн амын дунд халдварын тархалт бол төвлөрсөн байгаад байна. Тийм учраас одоо төслөөс олгож байгаа санхүүжилтийн талаас илүү яг эдгээр чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулах ёстой гэдэг шаардлага тавьдаг. Тэрний дагуу бидний сүүлийн 10 жилийн үйл ажиллагаа илүү яг энэ хөсвөтийг чадахжуулах, энэ чиглэлийн тусламж үйлчлэгийг сайжруулах мөн нөгөөтэйгүр яг энэ эдгээр эрсдэл бүлгийн хамтаа ажилладаг байгууллагуудад чиглэсэн үйл ажиллагааг түлхүүд юм санхүүжүүлдэг тийм зарчимтай болсон байгаа юм. Нэг хэсэг бол дохын вирус аваад шууд өвхнэ гэдэг ийм айлх тактикаар энэ өвчнөд тэмцэж ирсэн. За одоо бол энэ арга үнэхээр явахгүй. Хамгийн гол нь энэ хүмүүсийг мэдээлэлтэй байх чухал байна. Мэдээлэлтэй өгөөд эрсдэл бүлэг хаана байна вэ? Яаж өөрсдөө өрсөн сэргийлэх вэ гэдэг ийм мэдлэг мэдээлэл хүмүүс чухал байна. За ингэж энэ өвчнөөс сэргийлнэ. Нөгөөтэйгүр энэ бэлгийн цөөнх гэж байгаа энэ эрсдэл бүлгийг төр засгаас ч тэр эргэж гисэн энэ ялгуурлан гадуурхаж хавчаад байхаа ер нь багсагч нь болж байна.
За магадгүй зарим талаар дэмжиж магадгүй. Энэ дэмждэг үргэлжлээд явж ивэл энэ хүмүүс ил гарна. Нөгөөтэйгүүр энэ эмнэлгийн шинжилгээ онцлогоноос айж цэрвээд ахаа болно гэж үзэж байна. Тусгай сурвалжлагын нэвтрүүлэг энэ төрөйд өндөрлөж байна.